Одоо сая улсын хурлын даргын суудлын дээр ерөнхий сайдын суудлын дээр Немосрын учрал Гомжовын Занданчлаа гэж хоёр гэмгүй хоёр хүн сууж байлаа. Ямар ч хулгай зэлгийн дээрэмд оролцоогүй хоёр хүн сууж байлаа. За хоёулангийнх нь асуудлыг ярьлаа. Ерөнхий сайдыг өгцрууллаа. Тэгээд энэ яг нийгэмд юу болоод байгаа юм? За хулгай дээрэмд холбогдоогүй хүмүүс нь огцроод ажиллаа өгч байдаг. А нөгөө талдаа одоо асуудалд холбогдсон хүмүүс нь ялж байгаа юм шиг. А үгүй бол 27-28 оны улсын хурлын болоод одоо ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа энэ Монгол Ардын намын нэр хүндийг яаж шавар шиг хатаа утгах уу гэсэн ардсан намын одоо ялж байгаа юм шиг нэг юм дүр зураг харагдлаа. Улс төр гэдэг ч одоо ийм байдаг юм уу да. Одоо гэмгүй хүмүүс нь албанчаалаа өгөөд нөгөө талдаа одоо яа харах байхгүй авилга албанчаалын гэмтрэгт холбогдсон хүмүүс нөгөө талдаа энийг одоо ашигтай моментыг хүлээгээд байжсэн сөрөг хүч нь улс төр хийж байгаа юм шиг ийм л байдал харагдлаа. Нэг л одоо бас хүн бас бодсноо хэлээ. Ерөнхий сайд танхимынхаа одоо гишүүдэд яг энэ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа. За энэ огт мэддэгдэггүй зүгээр яг хуу мэдээж хэрэг өчигдрийн одоо чуулганы эрс үүрэгтэй холбоотой бас олон улс намын удирдлагууд хоорондоо зөвшөлдсөх ёстой. За бидэртээ бол зөвшөлдсөөгүй. За Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга, Монгол Ардын намын дарга мөн одоо удирдах зөвлөлийн түвшинд зөвшөлдсөн байх. За бид нар сайдвартвал кабинетийн сайдуудаа за би ажиллаа өгөх гэж байна. Инглээ тэглээ гэдэг асуудал яриаггүй. Өнөөдөр л одоо мэдлээ. За ерөнхий сайд огцрох өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хэрэгтэй болчихж байна шүү дээ. Тэгэхэд уг нь бол хийх хэрэгтэй юм шүү. Заагүй тэргээл өдрөөлөд үндсэн хуулиар олгогдсон ерөнхий сайдын бүр эрхээ асуудал шүү дээ. Тийм учраас заавал одоо кабинетийн сайдуудаа би өгөх үү яах вэ гэж асуухгүй. Дараагийн асуудал дараагийн ерөнхий сайд хэмжээ гэж нам уг нь бол одоо ерөнхий сайдын ерөнхий сайдыг хурлын дарга чөлөөлөх гэж хэлсэн шүү дээ. Тий одоо ардчилсан нам маань тэгэл одоо огт гэмгүй байсан Немосрын учрал Гомжовын Занданчлаа эргэл одоо суудлаас мэдлэгч чадлаа шүү дээ. Огт ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй хоёр хүний хувьд. За хоёулаа нэг нь улсын хурлын даргын хувьд нөгөөх нь Монгол Улсын ерөнхий сайдын хувьд төлөвлөсөн байсан эхлүүлжээс ажлууд маш олон ажлууд байсан. За салбар болгон дээр. За учрал их хурлын даргын хувьд хүүхдийн эрхийн асуудлыг яриад эхэлж байсан. За Гомжовын Занданчлаа хувьд хөдөлмөрлөлтийг дэмжигчтэй холбоотой маш олон асуудлуудыг за одоо радионтой гэдэг ч юм уу маш олон асуудлыг яриад эхэлж байсан. Та бүхэн одоо бас ялангуяа хэвлэл мэдээллийн маань бас хар цагааныг ялгаж зөв мэдээлэлээ бас хүргээрэй. Монголын улс төр ийм болцсон юм байна. Одоо үн шударгаар ажиллаж байсан хүмүүсээ одоо нөгөө хэсэг нь одоо сүүдэртэй хэсэг нь хөдөлгөж чаддгийг одоо та бид нар бүгдээрээ харлаа. Өнөөдөр асуудлыг ингэж шийдэж байгаа гэсэн цааш дээр доктортой байдал хангагдаж чадахгүй юу? Одоо хангагдах байлгүй дээ. Халахын зай их гэдэг шүү дээ. Одоо Монголын төр одоо энэгээр зогсохгүй байх. Өнгөрсөн чуулганы хуралдаанууд дээр ирж хүрээгүй улнаас хойшлогдоод байсан шүү дээ. Өнөөдөр бол ардсан намынхан нэг орж ирэхгүйгээр одоо Монгол Ардын нам ирцээ бүрдүүллээ шүү дээ, тийм ээ. Хуралдаа намсан гэсэн үг үү? Одоо хагараад хоёр хуваагдаад сүйд болоод гişүүд хоорондоо хэрэлдэж муудалцаад байгаа юм ерөөсөө байхгүй. Гэхдээ өмнөх чуулганууд дээр хөрөхгүй байсан эрс маань өнөөдөр бүрдлээ гэдгийг та бүхэн харлаа шүү дээ. Тэгээ хэн хэмбэ гэдгийг мэдлээ. Одоо тэрэг дээр хуралдаа ирэхгүй байсан гişүүдээс одоо өвчтөө зовлонтой гэж байсан гişүүд маань өнөөдөр ирээ суудсан л байна. Тэдрээс асуухан зүг байх л да. За